Аз жаргал амжилтыг хүсье. Чамдрын амжилт хүсье. Амжилт аз жаргал амжилтыг хүсье. Сайн байцгаана уу? Том амжилт компаниг танилцуулъя. За манай компани нь медиа болон мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2007 оноос хойшоо үйл ажиллагаа явуулж байгаа. Амжилт.com, Багцэг Яман гэсэн мэдээлэл технологийн салбарын 2 прожектыг хөгжүүлдэг. Харин медиагийн салбар болох анимашн, графикийн төрөлд болохоор Moro гэдэг Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимашн хүүхэлдэйг нэг хийж байна. За Moro энэх бүрэн хэмжээний 3D анимашн хүүхэлдэйн киноны төсөл маань 2015 оны 1 сараас эхлээд одоо жил гарангийн хугацаанд үргэлжилж байна. Ер нь манад сүүлийн үед 3D анимашн маш эрчтэй, хурцтай хөгжиж байгаа. Тийм ч болохоор 3D анимашныг бид бүхэн маш сайн судалж суралцах шаардлагатай болсон. 3D анимашн хэрхэн бүтдэг талаар товчхон тайлбарлахад үндсэн ажлын 3 хэсгээс бүрддэг байгаа. Нэгдүгээрт бэлтгэл ажил, хоёрдугаарт продакшн ажил, гуравдугаарт пост продакшн ажил гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. За нэгдүгээр хэсэг буюу бэлтгэл ажлын хэсэгт санаа, зохиол, за тэгээд зохиолын дагуу storyboard зурх, гол болон туслах дүрийн модель, орчнуудын моделийн дизайныг гаргах зэрэг ажлууд багтдаг. Орчин тэгээд бус модулуудаа ерөнхийдөө бодитоор хийсэн байгаа. Тэгээд нийслэл Улаанбаатар хотод киноны үйл явдал өрнөж байгаа учраас бодит орчин дүүрэлгээд тийс энгийн хэм маяг нь бол нэг л бодит тал руу байсан. За дөрүүд гаргахын тулд эхлээд сайн зохиолоо бид нар уншиж танилцсан. Монгол хэв маягтай хий гэж утсан. Тэгээд бус Азуудаасаа ялгахдахаар тийм монгол хүний бас том шин чанарыг оруулъя гэж утсан. Тэгээд зурхын гэх маш олон хүүхдүүдийн зурж үзсэн. Эдгэрийг харж байгаа нүдэнд дулаахан маш гайгүй харагдсан юм сонгоод урсан байгаа. Хүүхдийн үед дандаа нүдийн жоохон том зурх шаардлагатай байдаг. Сонирхолтой харагдав. Яг тэр дүргнээ одоо ямар зан арга шинтэй гол дүр юм уу, туслах дүр юм уу, сайн талынх юм уу, муу талынх юм уу гэж хамаарч байгаа зургтай байдаг. За тэгэхээр бидний бүтээл бүрэн хэмжээний анимашн учраас бид бүхэн багаар ажиллах шаардлагатай болсон. Багийн гишүүд нь ажлаа хуваарлан авч хийсэн байгаа. Тэгээд тухайлбал орчны мэдээллийг хариуцсан авч мэдээлдэх үйл явдлуудыг хэсэг хэсгээр нь үзэгдэл нь хуваан авч ажилласан байгаа. Хоёрдугаар хэсэг буюу продакшн хэсэгт төлөвлөгөөний дагуу модель 3D анимашн хийдэг програм дээр 3 хэмжээст бит болгон модельдох. За тэгээ модельдсэн моделуудаа өнгө, текстур, материал өгч өнгө будганд оруулах. Үүний дараагаар шаардлагатай моделуудаа яс буюу риг зангидаж хөдөлгөөний удирдлага контрол хийж өгдөг байгаа. анхандаа орчнууд, модельууд хийгдэж явж исэн бол явандаа дөрүүдээ бүтээгээд яс зангидах, удирдлага контрол өгөх ийм ажлууд дар бүрнээ хуваарлаж аваад явж исэн. Янз бүрийн жижиг деталууд нь болохоор хөдөлгөөнтэй харахад одоо нэг цоожин онгоодог ч юм уу, рүүчгтэй ч юм уу тиймэрхүү их детальчлан хийсэн. За үүний дараагаар 3D анимашны процесс эхэлдэг байгаа. За энэ анимашны процесс маань гол чухал хэсгүүдийн нэг. Яагаад гэхээр амьгүй байгаа тэр модельүүдийг амьд мэт хөдөлгөж ам оруулах юм үйл явц эхэлдэг. Энэ процесс маань маш их тийм туршлага, мэдрэмж, авиас шаарддаг. За энэ хүү процессанд камер тавилт, найруулга гэх мэтчлэн зүйлүүд бас багтдаг. Хүүхэлдэйн кино болоод анимашн бол найруулагчаас фанта зургал бодлтыг нийлүүлэх шаарддаг. Тэгээд найруулагч бол зохиол боловсруулалтыг маш сайн хийх шаардлагатай болдог. Зураачтайгаа хамтраад планировок, storyboard зэргийг бол найруулжсэн байдлаар план болгоныг зурах. Тэгээд дөрүүдийн онцлогуудыг нарийн гаргах шаардлагатай. Хөдөлгөөн нь одоо бидний одоо энэ бод амьдралаас жоохон давсан, сэтгүүлэгтэй байх хэрэгтэй. Бид бол хөдөлгөөнөө бас план тавилтаа сайн болгохын тулд боломжтой эсгүүдийг видео зураг авалт хийсэн. Мимик болоод дүрийн хувирлуудыг хийхдээ бол бас жүжигчин тоглуулах, тест дуу оруулалт хийх, жүжигчний дуу хоолойг дагаад бас үйл явдлаа хийх гэх мэтчлээд бол олон зүйлийг хийсэн. Зарим хэсгүүд нь бол хүний хийх боломжгүй тийм үйлдэлүүдийг бол өөрсдийн төсөөллөөр хийхээс өөр арга байхгүй. Өөрөө бас олон дахин давтаж хийж үзэн. Тэгээ нүүрний хувирлууд байна. Анимац бүр хөдөлгөөн буюу эхэлж байгаа тохиолдолд тухайн анимашны дүрээ хөдөлгөтөө
тухайн дүрдээ бүр дотроос чин сэтгэлээс орж тэр хүүхдийн хооронд би хэрвээ байсан бол ямар вэ гэдэг сэтгэл зүрхний үүднээс хандаж тэр хүүхдийн сэтгэл хөдлөлийг өөрөө илэрхийлж амш гаргадаг тэр хүүхд нэрээ тэрийг мэдэрч ажиллавал илүү сайн үр дүнтэй илүү сайн амьлуулж чаддаг. За үүний дараагаар гал ус цахилгаан гэх мэт физик эффектүүдийг нэмж өгдөг. За ингээд гэрэл сүүдрийн тохиргоо хийж өгснөөр рендер хэмээх гол одоо чухал процесс хийгдэж хоёр дахь хэсэг буюу продакшн ажил маань дуусдаг байгаа. За үүний дараагаар пост продакшн хэсэг гэж байгаа. За пост продакшны ажлын хэсэгт рендерлж гарсан зургнуудаа нэгтгэх, өнгө тавих, 2D визуал эффект өгөх. За тэгээд хөгжим дуу оруулалт зэргийг нэмж өгдөг. За энэ бүхэн нийлж цогцолсноороо 3D анимашн бүтээл маань бүтдэг байгаа. Аз жаргал амжилтыг хүсье. Таны амжилт хүсье. Ер нь бүрэн хэмжээний 3D анимашн бүтээл дээр ажиллаж байгаагаа бид хүн маш их зүйлс суралцж туршлага хөрвүүлж авч байна. Бидний кино бол бүрэн хэмжээний 3D анимашн Монголын анхны кино учраас одоо алтай тусалтай зүйл байх бах. Гэхдээ бид нар бол аль болох чанартай сайн кино хийхин төлөө хичээж ажиллаж байна. 3D анимашн өгүүлдэг манай гол юм нь болохоор хүний нөөц одоо тийм чадварлаг графикч нь аниматорууд шаардлагатай. Яг манай өөрсдийн төгсөгчтэй академиар төгссөн оюутнуудаа ажиллаад сургаад хөгжүүлээд энэ бүрэн хэмжээний анимашн дуусгаж байна. Гол юм нь хүний чадвараас гаднаас тэгэл програм хангамж бас дээрэс нь өндөр хүчин чадал сайтай компьютер тоног төхөөрөмжөөс ахвал маш их хөрөнгө оруулалт шаарддаг юм байна. Их урт хугацааны тийм эсрэг хөвчээр их шаардсан ажил юм байна. Ямар ч гэсэн тэгээ энэ ондоо дуусгаад үүдэн Амжилт хүсье.